За сайн байцгаана уу та бүхэндээ гигээ өдрийн мэндийг хүргэе. Та бүхэндээ сар шинийн мэндийг хүргье. За та бүхнийхээ өмнө 2026 оны 2 сарын 17 оны оройны 8 цаг 01 минутын тэнгэрийн зургийг дэлгэж тавьсан байна. За энэ юу вэ гэхээр шинэ сарын маань болж байгаа мөч. За тэгэхээр одоо хүмүүс асууж байгаа штэ. Яагаад нэг өдөр дээр шинэ сар болон нар хэртэлд хоёулаа бичигдээд байгаа юм бэ гэд. Яагаад тэр гадуурчууд аягүй их нар хэртэлд гэж яваад байгаа штэ мэдээлэлүүд. Гэтэл энэ ч өөрөө шинэ сар байгаад байдаг тийм ээ. За тэгэхээр одоо солоны нэг маш энгийнээр тайлбарлахыг ярья. За юуны төрөнд ингээд сар маань өөрөө гэрэл гаргадаггүй тийм ээ. Сар бол яг тарны тусгал шиг яг нарны гэрлийг л ойлгоод бидэнд агай гой гэрэлтэж харагдаж байдаг. Тэгэхээр одоо сарны хэлбэр маань өөрчлөгдөд яагаад өөрчлөгдөд байдаг вэ гэхээр зарим үед бид гэрэл далайг нь харна, зарим үед бид харанхуй далайг нь харна. Тэгээд сар тэнгэр дээр нарны яг ойролцоо очижсэн үед одоо энэ зурган дээр харж байгаа штеп. Одоо энд ингээд нар маань энэ вэ, сар маань энэ байна. Яг энэ үед яаж юм бэ гэхээр шинэ сар маань болж байгаа. За шинэ сар болж байгаа гэдэг юу батлаад байгаа юм бэ гэхээр одоо энэ сайн тодруулаад гаргацсан байгаа. Сар 28 юмтэй, нар 28 юмтайгаад энэ хоёр ч яг адил хэмтэй байгаа учраас энэ чинь шинэ сар маань болж байна. За шинэ сар маань хаана болж байгаа юм гэхээр хумхын ордонд болж байна. Тэгээд түрүү хэлсэнчлэн хизээвэ гэхээр 26 оны 2 сарын 17 оны оройны 8 цаг 01 минут яг энэ мөч болоод байгаа юм. За тиймээс одоо яг энэ үедээ сар маань тэнгэрт байгаа мөртлөө бараг харагдахгүй байгаа тийм үү? Тиймээс монголчууд маань үүнийг сар битүүрлээ гэж хэлээд байгаа юм аа. За тэгсэн чинь одоо нар маань нас хэрэгтэй байгаа шүү дээ тийм ээ? Тэгэхээр одоо нар хэртэлт маань өөрөө сар хэртэлтийн одоо бишээ шинэ сарны маань онцгой нэг хувилбар байхгүй юу? Айгүй чухал зүйл. Яагаад вэ гэхээр одоо шинэ сар маань тийм ээ нарны одоо ингээд ойролцоо байдаг хажууд нь ингээд байгаа цаг ажиллахын хэмтэй. За тиймгүүд бүх одоо шинэ сар маань ингээд нар хэртэлт болоод байдаггүй юм. Яагаад вэ гэхээр сар маань ихэнхдээ нарныхаа дээгүүр эсвэл доогуур ингээд зөрөөд холуур ингээд өнгөрөөд байдаг. Харин яг одоо яг урдуур нь дайраад нарны гэрлийг халахлаад тэр хүртэл нар хэртэлт болчихно. За тэгээд энэ нар хэртэлтийг болж байгаа нэг баталгаа нь өөрөө юу хэлээд байдаг вэ? Ямар энерги орж ирэхээр энэ чинь нар хэртэлт болоод байна гэж хэлээд байгаа ингээхээр одоо энд байгаа зураг байна. Энэ хараа. Зэнглааны маань зураг баггүй юу? За тэгэхээр одоо цөмөр энийг ингэж ойлгоно штэ. Сар маань ингээд дэлхийг те одоо ингээд тойроод явж байгаа гэж бодъё л да. Одоо жишээ нь ингээд энэ маань дэлхий. Тэгэд энэ тойргийг сарны маань зам гэж бодчихъя. За тэгвэл нарны маань явдаг замтай тийм ээ. Бас тэнгэр дээр зам байгаа гэж бодъё л да. Бас яг энэ хажуугаар нь тийм энэ тойргийн хажуугаар. Тэгэнгүүт нарны явж байгаа зам болон сарны маань явж байгаа зам хоёр хоорондоо огтлцдог. Яг тэр цэгийг одоо энэ зангилаа гэж нэрлэдэг байхгүй юу? Одоо цөмөр энэ хараад байгаа. Одоо яг энэ хэлэг тэмдэг байна. Энэ зангилаатай ингээд ойрхон болоод өрөөд ирж байгаа гэсэн үг. Энд өөрийнх нь тодорхой хэм байдаг байхгүй юу? Ойрцсон байна. Хол байна гэд. Тэгэхээр одоо энэ зангилаа маань өөрөө сарны маань зам, нарны замтайгаа уулздаг энэ хоёр цэгийг хэлдэг юм. За тэгэхээр нэг цэг нь дагаа л нөгөө цэг нь яг хэсэг талд нь байдгаа гэсэн үг. За тэгээд цөмөр одоо ингээд яг боддоор ингээд цөмөр харж байгаа шүү дээ тийм үү? Шинэ сар маань 28 юмтэй, бишээ сар маань өөрөө 28 юмтэй хумхын орд байна. Нар маань 28 юмтэй хумхын орд байна. Гэтэл зангилаа маань өөрөө загсны ордод хэдэн юмтай гэхээр бараг л 9 юмтай байна. Тэгэхээр цөмөр одоо тооцоо бодъё шүү дээ. Хумхаас загас руу хэдэн юм дут байна гэд. Тэгээ тооцоолоод бодоод ирэнгүүт эн чинь бас тусдаа нэг хичээл болоо явчихна л да. Тэгэхээр ийм нарийн имийг болохоор хичээл дээр л ярив. Одоо цөмөрөө зүгээр
би ерөнхий агуулгын тайлбарлаж өгч байгаа болохоор энэ хооронд байгаа хэм нь өөрөө ойрхон тооцогдож болдог, тооцоололдог, батлагддаг, энерги нь орсон байна гэж үздэг учраас энэ маань өөрөө нар хэртэлтэй гэж давхар бичигдэж байгаа юм аа. За тэгэхээр эн чинь юу болж байна вэ гэхээр 2026 оны 2 сарын 17-нд оройн 20 цаг 00 минутад шинэ сар байгаа зогсохгүй нар хэртэлт маань гэж давхар байгаа юм шүү. За одоо тэгвэл цөмөрөө энийг цагаан сартаа Монгол уламжлалтай холбоод үзье тийм үү? За бит түн шиний нэгэн гэж байгаа штэ тийм ээ. Одоо тэгээд Монгол нэршлүүдээр цөмөрөө холбоод үзэнгүүт сар битүүрлээ гэв. За тийм гол одоо сая яриад байгаа энэ сар маань, нар маань одоо тий дэлхийдээ нэг шуумныг орцсон байхаар ч сар маань угаасаа бидэнд харагдахгүй тийм үү? Тэнгууд энэ чинь ингээд сар битүүрлээ. Сар маань харагдахгүй болчлоо гэдгийг хэлж байгаа юм аа. Нэрлж байгаа юм аа. За тэгээ битүүн гэдэг маань болохоор одоо бидэнд хуучин сарын хаалт болж ийн гэж уламжилж ирсэн юм өдөрлөг ойлголт юм байгаа. За тэгээд шинийн нэгнийг чинь тэгвэл яагаад маргааш нь болгоод хилээд байгаа юм бэ гэхээр одоо 17:08 цагийн минут чинь шинийн одоо шин сарны яг мөч юм байгаа. За тэгээд цөмөрөө одоо сарны тооллыг өдөр тутамдаа өдрөөр тооцоолдог учраас маргаашийг нь шинийн нэгэн гэж нэрлсэн байгаа юм аа. За тэгэхээр одоо цөмөрөө түнэлтэнд хүрч байгаа шүү дээ тийм ээ. Одоо түнэлтэнд цөмөрөө маш энгийнээр яаж сурах вэ гэхээр шин сар одоо гарахаар сар маань харагдахгүй учраас гэрэлтэй талын нар руу ханахгүй дэлхий рүү харж байгаа болохоор энэ чинь ингээд битүүн те битүүрж байгаа сар маань харагдахгүй болж байгаа. Тэгээд нар хэртэлт маань болж байгаа нь онцгой сар хэртэлт. Онцгой одоо шин сар учраас энэ чинь яг зангилаа маань ойртоод ирсэн учраас нар хэртэлт гэж хэлэгдэнэ. За тэгээд зангилаа маань өөрөө бас юу юм бэ гэхээр сарны маань зам, нарны замтаа уулздаг тэр уулзвын цэг юм гэдэг цөмөрөө бас ойлгож авлаа тийм ээ. За тэгээд цөмөрөө энэ хөө бичлэгээрээ зөндөө олон зүйл мэдж авсан байх гэж бодож байна. Тэгээд та бүхэндээ ойлгомжтой тайлбарсан бол лайк тааж дэмжээрэй, комент доор бас комментаа үлдээж бичээрэй. Хонхоо дараад subscribe хийгээд бас дараагийн видеонуудаа хүлээж аваарай. Тэгээд мэдээж хэрэг бусдаа гэрэлгийгээ болоод энэхүү бичлэгээ түгээгээд шеэрлээд өгөөрэй. За ингээд австраас олон байлаа. Та бүхэндээ ахин сар шинийн мэндийг хүргэе. Бүгдээр нь баярлалаа. Баяр таа.